Эмэгтэй хүнийг зодж болдгоо байхгүй юу? Ямар ч үед яагаад ч гар урж болохгүй. Шаазан шиг хэврэг, шувуу шиг эмзэг байхгүй юу? Чиний дэвчэрийг тулгаж байсан ч чи эр хүн гэдгээ бодож уужуу байх хэрэгтэй. Эмэгтэй хүнийг зодоод дэрэгдээ байлгадаг гэсэн мулгуу бодлого бүр авч хай. Эмэгтэй хүн зодуулах тусмаа улам чамаас холдсоор байдаг. Алхамаар сэтгэл нь холдож, хайр нь хорсол болж хуурдаг шүү. Удаан твцсэн эмэгтэй нэг л өдөр бүхнийг ойлгоод ирэхин цагт чамаас явдаг. Эмэгтэй хүмүүс гэдэг чинь жигүүртэй гэдгээ мэддэггүй шууд байхгүй юу? Нэг л өдөр жигүүрээ дэлгээд счигдэг. Чамд урд өмнө огт хайртай байгаагүй юм шиг. Тийм нэг хов хоосон арцаар чам руу хараад чиний мэддгээс шал өөр эмэгтэй хүн гараад ирнэ. Тэр үед бүх зүйл дууссан гэдгийг чамд ойлгуулад л яваад өгнө. Явхаар шийдсэн эмэгтэй хинч зогсоож чадахгүй. Чиний элдв янзын уран яруу үгс, элдв янзын бэлэг сэлт бүр зодож нүдээд ч чиний дэргэд тогтохгүй. Яг одоо ухаар, яг одоо ухамсарл, бүхнийг эргцүүл. Яг одоо чиний дэргэд бүхнийг төвчээд сууж байгаа тэр эмэгтэйгээс хожимтгоос өмнө уучлахгүй. Чамайг хайрлаж байгаа дэр нь ухаарах хэрэгтэй. Энэ эмэгтэй үгүй бол чиний амьдралд оронгоороо иргэн шүү. Залуу минь, амьдралд бүү бард, чам дээр ирэх хатуу бүхнийг тэр л зөөлж байдгийг. Хайранд нь бэлхэж явахдаа энэ надаас хаа олддгийг гэж ташуурдаг нөхдүүд олон шүү.